IQ гэж юу хэлэх вэ? IQ нэрийн тийм чухал юм уу аль эсвэл бараг хэрэгцээгүй зүйл юм уу? Оронд нь IQ чухал ч юм уу те? Яг иймэрхүү асуултыг өөр хүнээс асууж ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүн болохоор яг IQ бол эндээ нэг чухал биш. IQ-г оруулж байгаа зүйл болохоор EQ гэж хэлжсэн. За үүнийхээ тайлбарыг мань хүн болохоор нэг бодлого өгсөн. IQ яг хэлбэл хүн ойлгохгүй л асуудал биш. Харин нэг зүйлийг хэтэрхий удаан хийгээд байвал ойлгож эхэлнэ. Тийм болохоор энэ болохоор давтамжийн асуудал гэж хэлж байсан. Хэл би анх сонсчод гайхажсэн л да. Тэгээ бодоод үзсэн чинь яг ухаантай хүн бол англи хэл нэг үгийг энийг сонсоод цээжлэх юм гоц. Ухаантай хүн 10 давтаа цээжлэж яг хугацаа орчихсан. IQ бол нэг тэгж чухал зүйл биш, харин давтамжтайгаар хийж байгаа нь идэв үр дүнтэй гэсэн. Тэгээд IQ-г оруулж байгаа ч гэж IQ-аас илүү чухал зүйл бол EQ буюу хандлах харилцаа. Хитрхи ухаантай би ухаантай гэд бусдаас өөргөө тусаарлан суралцах хүсэл эрмэлзлээ одоо хаагаадах юм бол энэ үр дүнгүй тийм үү? Угаасаа тэр ухаантай байсан ч гэсэн тэгж өөрөө хүсэхгүй байгаа бол сурахгүй тийм үү? Харин EQ-тэй хүн бол сурвал хэрэгтэй байна даа гэд буулт хийгээд бусдад илүү өөрийгөө нээдэг юм уу? Өөрийгөө нээвэл тэгэл манай хүнд өөрт нь л ашигтай шүү дээ. Илүү их олон юм сурна. Тийм болохоор энэ бол ухаанаас илүү хандлах харилцааг илүү хөгжүүлсэн дээр байхаа. Тэгж бодож байна. Тэгээд өнөөдөр болсон зүйлгүй өчигдөр ярьсанчлан өчигдрийг бодвол өнөөдөр арай л дээр байлаа. Гэхдээ нэг утас скролчхоор зогсгоо мэдэхгүй байна. Тэгээд эцэст нь нэг 5 секундын дөрмийн өчлөө гар. За юу болчих. 3 минут болчихлоо.